Сайн байцгаана зөвштэй парламент телевизийн дэлхийн тайм хөтөлбөрийн шинэ дугаар эхэлж байна. Ингээд та бүхэндээ өнгөрч байгаа энэ 7 хоногт тол улс тулсан онцлог үйл явдлаас таймтлан танилцуулах гэж байна. За энэ өнөөдрийн дэлхийн тайм хөтөлбөрөөр хоёр үйл явдлыг бид сонгоо авч хүрэхээр бэлдсэн байгаа. За эхнийх нь бол Орос Украины энэ дайнтай холбогдлолтой өнгөрч байгаа энэ 7 хоногт өрнөссөн нэлээд сонирхолтой юм үйл явдлууд байгаа. За өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Оросын албаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров за энэ 7 хоногийн даваа гарагт хоёр талын гал зогсоох асуудлаарх дараагийн шатны ээлжид яриа хэлцээ Туркийн Стамбул хотноо явагдана гэдгийг бол мэдэгдсэн байгаа. За тэгвэл яг түүний мэдэгдсэний дагуу даваа гарагт Туркийн Стамбул хотноо Орос Украины хооронд гал зогсоох асуудлаарх шууд яриа хэлцээний 2 дахь шатны уулзалт зохион байгуулагдлаа. За цаг гаруй хугацаанд үргэлжилсэн 2 дахь шатны яриа хэлцээний үеэр талууд хоорондоо гал зогсоохын тулд нөгөө талдаа эсрэг талдаа тавьж байгаа нөхцөл шаардлагыг багтаасан энэ харилцаа ойлголцлын санамж бичгийн төслийг харилцан солилцсноос гадна энэ удаагийн уулзалтаар олзны цэргүүдийн цогцос за мөн хүнд шархтсан болон хүнд өвчтөй байгаа олзны цэргүүд за түүнчлэн 25-аас доош насны залуухан ийм олзны цэргүүдийг харилцан солилцохоор бол тохиролцлоо. За тодруулах юм бол талууд тус бүр 6,000 олзны цэргийн цогцсыг солилцохоор боллоо. За мөн дээр дурдсанчлан хүнд шархтсан, за хүнд өвчтөй, мөн 25-аас доош насны залуу цэргүүдийн цэргүүдийг солилцох, за хичнээн тооны цэргүүдийг солилцох вэ гэдэг энэ тоо хэмжээний талаар ярилцад тохиролцсон байна. Гэхдээ олон нийтэд мэдээлэхдээ энэхүү шархтсан болон өвчтөй мөн залуу цэргүүдийн тоо хэмжээ за энэ солилцоог хизээ явуулахын товын талаарх тодорхой мэдээллийг бол хийгээгүй юм а. Ямар тач энэхүү дахин яг өмнөх яриа хэлцээний үр дүнд гарсан энэ алсын цэргүүдийг солилцож байсан шиг энэ удаад ч гэсэн олон тооны цэргийн цогцос болон цэргүүдийг солилцохоор бол тохирсон. За өөрөөр бол ямар нэг юм дарвтай үр дүнд хүрээгүй ийм шууд яриа хэлцээ болж өндөрлөө. За 5 дугаар сарын дундуур зохиогдсон өмнөх уулзалтын нэгэн адил Оросын талын төлөөлөгчдийн багийг Оросын албаны улсын ерөнхийлөгчийн зөвлөх Владимир Мединский, Украины талын төлөөлөгчдийн багийг тус улсын Батлан хамгааллын сайд Рустем Умеров ахлан оролцлоо. За Украины Батлан хамгааллын сайд Рустем Умеров уулзалтын дараагаар хийсэн мэдээлэлдээ Украины тал хамгийн багадаа 30 хоногийн хугацаанд хуурай газар, далаа тэнгис агаарын орон зайд ямарваа нэгэн нөхцөл шаардлагагүй болцолгүйгээр бүрэн гал зогсоохыг шаардсан боловч Оросын тал ахаад л татгалцсан болохыг бол тэрээр мэдээлсэн. За мөн Оросын албаны улс руу хүчээр авч явж гаргасан Украины 400 хүүхэд багчуудын нэрсийн чагсаалтыг гаргаа өгч буцаахыг шаардсан бол Оросын тал тэдгээр хүүхдүүдийг аюулгүй байдлын үүднээс дайны бүсээс авч гаргаснаа хэлж за 10 хүүхдийг буцааж өгөхөөр тохиролцсон талаар бол мөн их сурвалжууд мэдээллээ. За харин яриа хэлцээнд оролцсон Оросын талын төлөөлөгчид галын шугамдах зарим нэгэн тодорхой хэсгүүдэд 2-3 хоногийн хугацаатай гал зогсоох саналыг тавьсан ч энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг бол хийгээгүй байна. За мөн Оросын талаас эзлэн аваад байгаа Украины Донецк, Луганск, Херсон, Запорожье мужууд болон 2014 онд өөрийн газар нутгийн бүрэлдэхүүнд нэгтгэсэн Кримийн хоогийн бүсийг Орос албаны улсын нутаг дэвсгэр хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөх шаардлагыг бол тавьсан байна. За түүнчлэн Украин улсын альва олон улсын цэргийн эвсэлд нэгдэхийг хориглох Украины цэрэг армийн тоо хэмжээнд хязгаарлалт тавих. За Орос хэлийг Украинд албан ёсны хэл болгох. За Оросын албаны улсын эсрэг тавьсан олон улсын хоригуудыг цуцлах зэрэг ийм шаардлагуудыг бол тавьсан гэж их сурвалжууд мэдээлээд байна. За Оросын албаны улс бол Украины талаас боловсруулан бэлдэн ирж харилцан солилцсон гал зогсоох санал бүхий харилцаа ойлголцлын санамж бичгийн төслийг бүрэн ихээр нь олон нийтэд албан ёсоор бол ил болгоогүй байна. За Украины төлөөлөгчид өөрсдийн тавьж байгаа саналын хариуг энэ сарын сүүлээр Москвагаас аавна гэсэн хүлээлттэй байгаагаа хэлж, хоёр улсын төрийн тэргүүн нарын шууд яриа хэлцэг зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлэх шаардлагатай байгааг бол онцолсон гэдэг ч одоогоор Путин Зеленский нарын уулзалт явагдах ямар нэгэн шинж тэмдэг ахиц дэвшил бол гарахгүй байгаа юм аа.
За даваа гарагт Литвийн нийслэл Вильнюс хотод зохион байгуулагдсан чуулганд оролцсон Украины ерөнхийлөгч Зеленский Оросын талаас дайныг өндөрлүүлэх ямар нэгэн дохио шинж тэмдэг харагдахгүй байгаа тул бид батлан амлах салбараа бэхжүүлэх нь чухал байна хэмээн онцолж Орос Албаны улсын эсрэг хориг арга хэмжээ авах замаар дарамт шахалтаа нэмэгдүүлэхийг барууны улс орнуудад уриалсан. За тэрээр мөн Америк нэгдсэн улсыг оролцуулаад их технологийн төвшөнд Оросын эсрэг хамтарсан хориг арга хэмжээ авах тал дээр ажиллах хэрэгтэй байна хэмээн нэмж хэлсэн юм аа. За тэгвэл Орос Украины энэ шууд яриа хэлцээг өөрийн нутаг дэвсгэр дээр зохион байгуулагч Турк улсын ерөнхийлөгч Режеп Таyyip Erdogan даваа гарагийн уулзалтыг бол маш юм үр дүнтэй гайхалтай уулзалт болсон хэмээн тодтогч. За Турк улс Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трампын хамт Орос Украины удирдагчдын уулзалтыг зохион байгуулахын төлөө хичээж ажиллах болно гэдгээ мэдгдсэн юм аа. За ингээд хоёр талын гал зогсоох асуудал арах. За энэ хүү хоёр дахь шатны яриа хэлэлцээ Турк Стамбул хотноо энэ 7 хоногийн даваа гарагт болж өндөрлөлөө. Тодорхой тооны зэрэг за мөн зэргүүдийн цогцсыг солилцохоос өөрөөр бол энэ дөрвтэй үр дүн гарсангүй өндөрлөлөө. За дээрэс нь дараагийн уулзалтын тов бол тодорхойгүй. Ийм байдалд бол хоёр талын яриа хэлэлцээ үргэлжилж байна. Харин тэгвэл яг энэ яриа хэлэлцээ явагдахаас нэг хоногийн өмнө нэгэн сонирхолтой үйл явдал өрнөсөн байгаа. За ямар үйл явдал болсон бэ гэхээр ням гарагт Украин улс Оросын Албаны улсын нутаг дэвсгэрт алсын зайн хамгийн том дорооны цохилтыг үзүүлсэн талаараа бол мэдгдсэн байна. За Украины ерөнхийлөгч Зеленский мэдгдснээр Украины аюулгүй байдлын албаны зүгээс явуулсан Аалзны тор хэмээх тусгай ажиллагаанд нийтдээ 117 дрон ашиглаж Оросын 4 өөр цэргийн бааз дахь 41 байлдааны сөнөөгч онгоцыг устгасан гэдгийг бол мэдгдсэн юм аа. За Зеленский Оросын стратегийн цохилт үзүүлэх чадвартай пуужин тээвэрлэгч бөмбөгдөгч онгоцуудын 34% нь дроноор цохилт үзүүлсэн гээд гайхалтай үр дүн бүхий товтлогоо болсныг бол тэр онцолсон. Украины аюулгүй байдлын албаны зүгээс мөн барууны хил мэдээллийн агентлагуудад мэдээлэхдээ энэхүү товтлогыг зохион байгуулахын тулд жил ахсын хугацааг зарцуулсан бөгөөд ингэхдээ ачааны машин дээрх жижиг модон байшинд нуун байрлуулсан олон тооны дроныг Оросын агаарын зэвсэг түвшний баазуудад ойртуулан аваачиж байршуулж байгаад зөв цагтаа гаргаж товтлсон хэмээн мэдгдсэн байна. За Украины аюулгүй байдлын албаны дарга Василь Малюкийн удирдсан энэхүү тусгай ажиллагааны үеэр дээрх ачааны машин дээрх жижиг модон байшингийн алсын удирдлагатай дээврийг нээн дотроос нь дронуудыг хөргөссөн бөгөөд Оросын талд 7 тэрбум ам долларын хохирол учруулсан талаар бол их сурвалжууд мэдээлэн бичсэн. За тус албаны зүгээс мөн Оросын цэргүүдийг өөрийн эх орны нутаг дэвсгэрээс гаргахын тулд чадах бүхнээ хийж байгаа гэдэг бол мэдгдсэн байна. За Москвагийн зүгээс Украины товтлогооны талаар мөн мэдээлсэн байгаа. Тус улсын олон мужид үзүүлсэн энэ Украины цохилтыг бол алан хядах террорист үйл ажиллагаа хэмээн нэрлэн тодорхойлсон. Оросын Албаны улсын Батлан амлалын яамнаас зүүн хэсгийн Сибирийн бүс нутгийн Ирхүү хот болон хойд хэсгийн Мурманск дахь агаарын зэвсэг түвшний баазын хэд хэдэн онгоц цохилтод өртөж шатсан боловч хүний амнаас өргөдөөгүй талаар бол мэдгдсэн. За Сибирийн бүс нутаг дахь гадны дроны цохилтод өртсөн анхны тохиолдол энэ болсныг Ирхүү хотын захирагч Игорь Кобзев мөн мэдсэн байна. За их сурвалжуудын мэдээлснээр Украины дроны цохилтод Сибирийн Ирхүү орчмын Белая, Мурманскийн Оленья, Рязанийн Дяглево, Иваново дахь агаарын цэргийн баазууд өртсөн. За цөмийн бөмбөг тээвэрлэх чадaltaй стратегийн бөмбөгдөгч Ту-92, Ту-22, М3, за мөн сөнөөгч А50 зэрэг ийм загварын Оросын агаарын зэвсэг түвшний байлдааны онгоцууд бол цохилтод өртөж шатаж уссан ийм мэдээлэлүүд байгаа юм аа. За ингээд эдгээр мэдээллийг бол энэ Украины аюулгүй байдлын албаны зүгээс бас дүрс бичлэгийн хамт бол ингэж дэлгэн зарлан ингэж үзүүлсэн юм аа. За тэгвэл яг энэ хүү цохилтыг үзүүлсэн өдрийн шөнө нь Оросын талаас Украинд нийтдээ 472 дрон болон 7 баллистик болон далавчид буужингийн цохилтыг бол үзүүлсэн талаар Украины эрх баригчид мэдээлсэн. Энэ нь дайн хэснээс хойш нэг шөнийн дотор Украинд үзүүлсэн Оросын хамгийн том цохилт болсон бөгөөд үүний өмнөх хамгийн олон тооны буюу 355 дрон болон буужингийн цохилтыг өнгөрсөн сарын 26-нд бол үзүүлж байсан юм аа. За ингээд Оросын дроны цохилтын бол маш зүүн хэсгийн Харьков болон өмнөд хэсгийн Запорожье мужуудад нийтдээ 2 хүн шархтаж, за орон сууцны барилгууд болон сургууль гэсрэг боловсролын байгууллагын барилгууд өртөж эвдэрч сүйдсэн талаар мэдээлсэн мөн Оросын агаарын цохилтод зүүн хэсгийн Днепропетровск дахь бэлтгэлийн хуаран өртөж 12 хүн амир өдөж 60 гаруй зэрэг бол бэртэж гэмтсэн гэдгийг мэдээллийг бол Украины хуурай газрын зэвсэг түвшний зүгээс мэдээлсэн юм аа.
За дээрэс нь өнгөрсөн 7 хоногийн Бям гарагт Оросын албаны улсын Украинтай хэлдэг Брянск мужид 2 гүүр нурсны улмаас наазахын 7 хүн амрагдаж 10 гаруй хүн бэртэж гэмтсэн юм хэрэг бол гарсан байгаа. За дахиад нэгэн томоохон одоо цохилтын талаарх мэдээллийг Украины талаас өгсөн байгаа энэ 7 хоногт. За Украины аюулгүй байдлын зүгээс аюулгүй байдлын албаны зүгээс Оросын албаны улсын барьж босгосон томоохон бүтээн байгуулалтын нэг болох Оросыг Кремийн хойгтой холбодог Кремийн гүүрийг одоо дэлбэлж амжилттай халдлах хийсэн талаараа 1 хоногийн дараагаар зарлан мэдгдсэн байгаа. За тус албанаас мэдээлснээр Кремийн гүүрийг орон нутгийн цагаар мягмар гаригийн өглөө дэлбэлсэн бөгөөд дэлбэрэлтийн улмаас гүүрний усанд орох багнууд ноцтой гэмтсэн гэж мэдээлсэн. Мөн дэлбэрэлтийн улмаас энгийн иргэд амиа алдаж охирол амсаагүй хэмээн мэдээлсэн байна. За мөн олон сарын турш төлөвлөж бэлдэн зохион явуулсан энэхүү тусгай ажиллагааны явцад гүүрний тулгуур багнуудыг 1.1 тонн тесрэх бодис ашиглан дэлбэлсэн гээд мөн л одоо бичлэг зургийн хамт бол одоо энэ мэдээллээ бол зарлан нийтэлсэн байна. За энэхүү тусгай ажиллагааг Украины аюулгүй байдлын албаны дарга тэсгэгч генерал Василий Малюк удирдан зохион байгуулсан. Тэрээр өөрийн хийсэн мэдээлэлдээ Кремийн гүүрийг Оросын зэвсэг хүчин одоо цэрэг болон зэвсгийн хангамжаа тээвэрлэхэд ашигладаг тул Украин улсын хувьд хууль ёсны одоо устгах юм болсон гэдгийг бол тодтогсон байна. За Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мягмар гарагт Кремийн гүүрийг төвчрлийн улмаас түр хаагдсан ч дараа нь нээсэн гэж мэдээлсэн бол удалгүй орон нутгийн эрх баригчдын зүгээс уг гүүрийг хэсэг хугацаанд түр хааж байгаагаа бол мэдгдсэн байгаа. Түүнчлэн Кремийн гүүрийг дэлбэлсэн хэмээн Украины талаас хийсэн мэдээллийн хариуд Москвагийн зүгээс бол тийм тодорхой одоо хариу мэдээлэл тайлбар бол хийгээгүй байгаа. За Кремийн гүүрийг албан ёсоор Керчийн гүүр хэмээн одоо нэрлэдэг. Оросын албаны улс 2014 онд Украины Кремийн хойгийг одоо эзлэн авч өөрийн газар нутгийн бүрэлдэхүүнд багтаа оруулсны дараа тус гүүрийн одоо барилгын ажлыг бол эхлүүлж байсан. За ингээд 4 жилийн дараагаар 2018 онд Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин одоо энэ хүү гүүрийг нээж байсан юм а. За энэ хүү Украины аюулгүй байдлын алба Оросын албаны улсын 5 муж дахь зэвсэг түвшний баазуудад агаарын одоо цэргийн баазуудад дроноор цохилт үзүүлж Оросын стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг сөнөөсөн Аалзны тор эмээх томоохон цохилтыг үзүүлснээс 48 цаг хүрэхгүй хугацааны дараа одоо ээлжид нэгэн томоохон цохилт болох энэ Керчийн гүүрийг дэлбэлсэн ийм цохилтыг одоо Кремийн хойгт бол үзүүллээ. За түнчлэн эдгээр 2 цохилтыг одоо 2 тал Туркийн Стамбул хотноо гал зогсоох асуудлаар явуулсан 2 дахь шатны шууд яриа хэлцээний одоо өмнө болон дараа нь Украины талаас бол явуулаад байна. За энэ Украины үйлдэл нь Оросын одоо зэвсэг түвшинд бол одоо нэлээд томоохон хохирлыг учруулсан нь бол тодорхой. Гэхдээ ажиглагч мэрэгчлэтнүүдийн зүгээс хэлж байгаагаар бол үүний хариуг Оросын талаас одоо илүү хүчтэй том ийм хариу барьж одоо хариу цохилт хийх болов уу гэсэн бас ийм болгоомжлолын талаар бол хэлж байна. За тэгээд энэ цохилтуудын дараагаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп лав гарагт Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар холбогдсон ярилцсан байгаа. Тэрээр энэ талаараа өөрийн одоо Truth Social хэмээх одоо нийгмийн сүлжээний хуудсантай бол мэдгдсэн. За энэ нь Дональд Трамп Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүний 2 дахь бүрийн эрхийн хугацаанд Путинтай утсаар холбогдсон ярилцсан 4 дахь удаагийн одоо ийм яриа болсон байгаа. За тэдний яриа 1 цаг 15 минут үргэлжилсэн. За Трамп хэлэхдээ бол хэдийгээр одоо маш сайн одоо ийм харилцан яриа байсан боловч шууд энхийн гэрээ хэлцээнд хүргэх одоо бас юм яриа болсонгүй гэж бол мэдгдсэн ба. За тэд сүүлд одоо энэ шууган тариад байгаа Оросын стратегийн бөмбөгдөгч анхцуудыг устгасан Украины халдлага болон Орос Украины харилцан явуулж байгаа одоо энэ агаарын дроны давталгаануудын тухай бол ярилцсан. За Путин Украины энэ хамгийн сүүлд явуулсан давталгааны хариуг бол барина гэдгээ маш хүчтэй одоо мэдгдсэн талаар Трамп одоо дараагаар нь хийсэн мэдгдэлтэй бол анхааруулсан ба. За яг л нөгөө ажиглагчтай хэлж байсанчлан Украинд бол хариуг нь илүү томор барина гэсэн ийм зүйлийг бол энэ утасны ярианы үеэр Путин Трампд бол хэлсэн болж таарлаа. За Оросын албаны улсын албаныхан бол одоо энэ талаар тайлбар хийхээс татгалцсан. Москвагийн зүгээс бол өмнө нь бол цэрэг зэвсгийн хариу үйлдэл үзүүлэх сонголт бол бидэнд үргэлж байгаа гэдэг ийм байр суурь бол илэрхийлж байсан ба. За Оросын төрийн өмчөд РИА Новости мэдээллийн агентлагийн мэдээлснээр бол Путин Трампд
Украин улс яриа хэлцээнд цаа дотор учруулахыг бол оролдож байна. За Киевийн засгийн газар террорист байгууллага болж хувраад байна хэмээн бол хэлжээ. За Трамп Путин нар мөн Америкийн нэгдсэн улс Оросын улбаны улсын хоёр талын харилцааг сэргээн хөгжүүлэх тал дээр өөрсдийн байр суурийг солилцсноос гадна Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар бол мөн одоо ярилцсан байна. За энэхүү Трамп Путин нарын утасны ярианаас Оросын албаны улс Украин томоохон хариу цохилт үзүүлж болцсохгүй гэдэг нь бол тодорхой болж байна. За Трамп Оросыг бол мөн төвчээртэйгээр харж хүлээж байгаа нь бол илэрхий харагдаж байгаа юм. За Трамп хоёр талын ихэнх яриа хэлцээнд их зуршлагчийн үүргээсээ татгалзах эсэх нь бол тодорхойгүй байна. За мөн Америкийн нэгдсэн улс Украины дантай холбогдуулан Оросын албаны улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах эсэх нь ч одоо мөн тодорхойгүй байгаас гадна эдгээр одоо Трампын ямар үйлдэл гаргах бол гэдэг энэ зүйл бол одоо хүлээлт үүсгээд байгаа олон улсын анхаарлын төвд ороод байгаа юм аа. За ингээд дэлхийн таймын төгсгөлд энэ 7 хоногийн Мьянмар гарагт явагдсан Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгчийн сонгуулийн одоо үр дүнг бид онцолж байна. За Мьянмар гарагийн орон нутгийн цагаар Мьянмар гарагийн өглөөний 6 цагт бол одоо ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэлсэн байгаа. За ингээд оройн 20 цаг хүртэл бол Өмнөд Солонгосын одоо сонгуулийн насны ард иргэд саналаа өгсөн. За нийтдээ 14,000 гаруй одоо санал авах байруудыг ажилуулж за 28,590 цагдаагийн албан хаагчийг одоо дайчлан ажилуулж аюулгүй байдлыг одоо хангаа ажилласан байгаа. За энэ удаагийн сонгуульд бол нийтдээ 5 нэр дэвшигч өрсөлдсөн. За гол өрсөлдөөн бол эрх баригч ард түмний хүч намын нэр дэвшигч Ким Мун Су болон сөрөг хүчний арчсан намаас нэр дэвшигч Lee Jae-myung нарын хооронд бол өрнөсөн. За сонгуул болохоос өмнө одоо явуулсан судалгааны дүнгуудээр бол арчсан намын нэр дэвшигчийн рейтинг бол маш өндөр байсан юм аа. За тэд хоёулаа одоо мөрийн хөтөлбөртөө дотоод эдийн засгийн өсөлтийг нэн тэргуунд бол чухалчилж байсан. За тэднээс гадна одоо сонгуульд шинэ реформ намаас нэр дэвшигч Lee Jun-suk, арчсан хөтөлмөр намаас нэр дэвшигч Kwon Young-guk, Бида нэр дэвшигч Son Jin-ho нар бол мөн өрсөлдсөн юм аа. За бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгчийн сонгуул бол импичментээр огцорсон тус улсын ерөнхийлөгч асан Yoon Suk-yeol анх цэргийн онц байдал зарснаас яг хагас жилийн дараа бол зохион байгуулагдсан. Тэрээр ерөнхийлөгчийн 5 жилийн бүр эрхийн хугацааныхаа 3 жилд нь ажиллаад импичментээр албан тушаалаасаа огцорсон билээ. За тэгвэл 6 дугаар сарын 2-ны Мьянмар гарагт явагдсан Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд арчсан намаас нэр дэвшигч Lee Jae-myung ялалт байгуулснаар тус улсын 14 дахь төрийн тэргүүнээр бол тодорсон байгаа. За орон нутгийн цагаар Мьянмар гарагийн 20 цагт хаагдсан санал хураалтын дараагаар шууд эхэлсэн санал тооллогын дүн 5 гарагийн одоо үүрээр гарч заавалмаар Өмнөд Солонгосын одоо сонгуулийн үндэсний хороо хуралдан энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг албан ёсоор баталснаар одоо орон нутгийн цагаар 5 гарагийн өглөөний 6 цаг 21 минутын орчимд шинэ ерөнхийлөгч Lee Jae-myung-ны бүрэн эрхийн хугацаа эхэлсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлсэн юм аа. За сонгуулийн үндэсний орооноос танилцуулсан дүнгээр арчсан намаас нэр дэвшсэн Lee Jae-myung 49.42% саналаар ялалт байгуулсан бол түүний гол өрсөлдөгч болох эрх баригч ард түмний хүч намын нэр дэвшигч Ким Мун Су 41.15% саналыг цуглуулж бол ялагдал хүлээсэн. Тэрээр ялагдал өөрийн одоо ялагдал хүлээснээ бол бас одоо мэдэгдэж гэж аль биесийн мэдэгдлийг бол хийж за өрсөлдөгчтэй бол баяр хүргэсэн байгаа. За энэ удаагийн сонгуулийн эрс бол урьдчилсан байдлаар 79.4% гарсан сүүлийн 30 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн. Ийхүү импичментээр огцорсон өмнөх төрийн тэргүү Yoon Suk-yeol цэргийн онц байдал зарснаас яг хагас жилийн дараагаар зохиогдсон ээлжид бус ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч бол ялалт байгууллаа. Тэрээр арчилсан намын төв байрны гадна дэмжигчдтэй хандсан хийсэн мэдээлэлтэй эцэст нь бид 6 сарын өмнө цэргийн онц байдал зарласан хүмүүсийг огцруулж хариуцлага тооцож чадхаар болж байна. Энэ улс орныг удирдагчид нь ард түмэн та бүхэн юм шүү. Үүнийг өөрсдийн өгсөн саналаараа баталж чадлаа хэмээн мэдэгдсэн юм аа. За ингээд 5 гарагийн 11 цагт 14 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Lee Jae-myung тангар өргөж үүрэгт албандаа орсон. Түүний тангар өргөх ёслолын арга хэмжээ үндэсний ассамбле буюу Өмнөд Солонгосын парламентын ордонд маш цомхон хэмжээнд бол зохион байгуулагдсан байгаа. За тодруулах юм бол тангар өргөх ёслол төр засгийн удирдлагууд кабинетийн болон парламентын гишүүд оролцсон бол гадаад улс орны төлөөлөл өргөдөөгүй юм. За тэрээр тангар өргөх ёслолын арга хэмжээний үеэр ард түмэндээ хандж хэлсэн үгэндээ төрийн тэргүүний хувьд өнгөрсөн хагасчлалын хугацаанд болж өнгөрсөн үйл явдлаас үүдэн үзэл бодлын зөрчлийн улмаас гүн гүнзгий хуваагдсан улс үндэстнээ нэгтгэж дотоодын эдийн засгийг сэргээн эрчимжүүлж эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор зах зээл суурилсан бодиттой бодлогыг хэрэгжүүлж хиймэл оюун ухаан хагас дамжуулагч гэх зэрэг орчин үеийн өндөр технологийн үйлдвэрлэлийг одоо хөгжүүлэх, нэмэгдүүлэх, үндэсний ашиг сонирхол суурилсан прагматик дипломат бодлого баримтлах амлалтыг
өгсөн юм аа. За хэдийгээр ийхүү түүний танхар өрх ёслол цомхон хүрээнд зохион байгуулагдсан ч эх сарын 17-ны өдөр тохиож байгаа Өмнөд Солонгос улсын үндсэн хуулийн өдөртөө давхцуулан түүнийг албан ёсоор төрийн тэргүүнээр томилох ёслолын арга хэмжээг зохион байгуулахар болсныг ерөнхийлөгчийн албанаас мэдгдсэн. Та бүхэндээ дэлхийн дай хөтөлбөрийн хүрээлэн анхаарлаа хандуулсанд баярлалаа.